За нэг богинохоо лайв оруулагдах нэг жоох ажилт ер нь лайв удацсан байгаа. Тэгээд хүмүүс нөхөд үзчихдэг учраас шууд лайв эхэлчихэ. Тэгээд энэ лайвынхаа нэрийг 2024 оны 12 сарын 26 оны дугаар төвжрэл дундыг сануулах гэдээ гарчиг тавьчихсан. Яагаад энийг тавьсан болохоор өнгөрсөн жилийн ер нь 10 сар, 11 сар, 12 сарууд энэ өнөөдрийн болох байгаа процессуудыг маш их олон удаа ярьсан. Олон нийтэд хүрэх гээд. Тэгээ энэ өнөөдөр бол төрийн хямралын төвшөлдөд бол очихгүй. Тийм ямар ч тийм боломжгүй. Ер нь бол энэ хотл хулгай дээрмээр улс орныг удирдах болдгоо. Монгол улсыг бүгд нь хотл хулгай дээрмээр удирдаад байсан. Одоо горн гачаа. Ер нь бол Монгол ардын нам түүх нь өөрөө Оросд байгуулагдсан. Монголын түүхэнд Монголын нийт хүмийн 10% нь ингээ хийсэн соёлын хувьсгалын соёлын түүхийн хэл бичгийн бүх төрлийн геноцидыг хийжсэн алуурчин замналтай энэ цусан мөртэй нам маань өнөөдөр Монгол улсад дахин эдийн засгийн болон санхүүгийн асар том геноцид хийжсэн. Тэгээ энэ 12 сарын 24 оны 12 сарын 26-ны тэр нэвтрүүлгээр өнөөдрийн болж байгаа асуудлуудыг бүгднгийн дэлгэрүүлээд задлаад ярьж ирсэн дугаар болж байна. Тэгээ өнөөдөр одоо би ачсан намынхандаа зориулж энэ үгийг хэлэх гэж байгаа шүү. Нэгдүгээрт бол ачсан намын дарга цогт гэрлийн байр суурийг би 100% дэмжиж байгаа. Энэ бол маш зарчмын зөв байр суурь байгаа. Тэр Монгол улсын хурлыг ардын намын хурал мэтээр тайлбарлаж байгаа. Ардын намын төлөөллийн байгууллага юм шиг ойлгуулж ярьж байгаа. Өөртөө тийм ихтгэл үнэмштэй ярьдаг их хурлын даргатай бид нар байж болохгүй. Тэгээ гэмт хэрэгтэй холбоотой өөрөө гэмт хэрэг яриад явж байгаа их хурлын даргатай бид нар байж болохгүй. Энэ зарчмын байр суурин дээр бид нар байх нь маш зөв нэгдүгээрт. Тийм болохоор ачсан намын хувьд бол энэ Монгол ардын намын дарга амар өсгөлнгийн асуудлыг шийдэл энэ хүнээр дарга хурал өдөртүүлэхгүй гэдэг энэ зарчмын байр суурь эхний ээлжинд байр одоо тэгээ залгуулад амар өсгөлнг өөрөө сайн дураараа энэ хүн ч юм бол шалгуулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Улсын хурлын гишүүний бүрэн эрхээсээ төдөлдөж байгаад шалгуулчаад буцаад их хурлаа орж ирээ. Одоо болохгүй бол тэр их хурлын даргын хийгээ явсан ч болно гэж хэлсэн. Энэ бол зөв шаардлага. Тэгээ хэрвээ тэгж чадахгүй бол энэ хүнийг болиулаад их хурлын даргаас нь битгий их хурлын гишүүнээс нь төдөлж байгаа шалгуулах зүй ясны асуудал бол үүссэн байна. За тэр хоёрдугаар тэр зандан шатрыгаа огцруулна гэдэг ардын намынхан орж иж гэн. Хоёр огтцсан явж байгаа. Тэрийг бас дэмж огцруул. Тэгэд энэ Монгол улсын их хурл үндсэн хуулийн дагуу жил болгоны 11 сарын 15-ны өдөр улсын төсвөө батлах ёстой. Хэрвээ баталж чадахгүй бол үндсэн хууль заасны дагуу улсын их хурл тарах ёстой л доо. Үнэхээр тэр нөхцөл байдал руу очиж байгаа бол энэ их хурл чадамжгүй болцсон бол тарсан дээр. Тэгээ дахиад сонгуул хийн л үсттэй. Яагаад бид нар ийм хулгайч дээрэмчдийг тэгээ төрийн хямралаас айснандаа өөгшүүлж ойлгож уучлж явах ёстой юм. Тийм ээ? Монголчуудыг бүгд нь энэ сүүлийн 20 орчим жилийн хугацаанд 10 гаруй жилийн хугацаанд шүү дээ. Энэ ардын нам ямар хүнд байдалд авч номон толгойд оруулав. Тэгээ хүний эрхийг дэдэлсэн нээлттэй нийгмийг хөгжүүлсэн тэгээ энэ эрх чөлөөт эдийн засгийн нийгмийг эдгээр бүгд нь хаалттай дарангуулын нийгэм болгож хувирсны гор нь өнөдр гарч байгаа. Тэрнийхээ хүчинд эдгээр асар хэмжээний халамжийн улс болгож байгаад иргэдийг бүгднгийн тайвшруулж байгаад Монгол улсыг том дээрэмдэл. Энэ бол цаг хугацаатай байсан юм аа. Тэгээ оюун эрдэнэ огчсноор энэ бол хөдөлгөөнгүй бул хар чулуу байрнаасаа хөдөлсөн. Энэ цаашаага үргэлжлэх ёстой. Энийг хэрэгвч зүгээр зогсоож болохгүй. Ер нь бол Монгол ардын намыг энэ магадгүй цаашдаа татан буулгах төвшөнд очтол энэ үргэлжлэх ёстой. Энэ Монгол улсын эсрэг гэмт хэрэг хийж байгаа гэмт хэргийн бүлэглэл. Энэ бол улс төрийн нам биш. Яагаад улс төрийн нам биш гэж хэлээд байгаа юм бэ? Удаа дараа дахин тэгж хэлээд байгаа юм бэ гэхээр улс төрийн нам нэгдүгээрт нийтлэг үнэт зүйл дээр нэгдсэн хүмүүсийн нийтлийг хэлж байгаа. Тэр үнэт зүйл нь юу юм? Монгол ардын намын үнэт зүйл бол энэ өнгөрсөн 100 жилийн худлаа түүх. Энэ худлаа түүхэн дээрээ эдгээр нэгддэг. Түүхэн
Үнэт зүйл нь худлаа учраас энэ нам бол хулгай дээрмээс хизээч салахгүй, ангижрахгүй боломжгүй зүйл. Тэгээ улс орн бол өөрөө ийм хулгай дээрмийн орчноос салж цэвэрч чадахгүй бол цаашаа мөхөл рүүгээ явдаг жамтай, түүхтэй. Энэ дэлхийн дахны түүх. Ганцхан Монголд тохиолдож байгаа биш. Энэ дэлхийн өндөр хөгжилтэй болцсон байгаа энэ хүмүүнлэг нийгмийг үүсгэсэн, хөгжүүлсэн бүхэл улсуудад энэ зовлонгууд байсан. Тэгээ эндээс яаж салсан бэ, гарсан бэ гэхээр энэ зарчмын байр суурьудаа хичнээн хэцүү гэсэн ч гэсэн хадгалж үлдсэний хүчинд гарсан. Ардчсан намын хувьд бол одоо түүхэн цаг үе. Ардчсан намын дотоод асуудал бол ардын намын дотоод асуудлаас бол шал тустай асуудал гэхгүй. Бити хольж авах ойлгоорой. Тэр намын дотор тамга тэмдэг булаалтах явцад үүссэн зарим нэг асуудлууд ойрцоо харагдчихж болно. Гэхдээ энэ ардчсан нам дотор бол цэвэр үнэт зүйлийн зөрчил үүсчихсэн. Нэг талд нь хулгай дээрмийн бүлэглэл байсан. Одоо ч байгаа. Тэ Халтмаагийн Баттулга тэргүүтээ Кремлийн төслийн багийнхан одоо хүртэл ардчсан нам дотор самарсан хэвээрээ байгаа үнэн. Бид бол ардчсан нам бол өөрийн үнэт зүйлтэй нам. Үнэт зүйлээ үжил баримтлаа улс төрийнхаа намын дүрмэнд тусгацсан. Тэгээ Монгол байгуулагдсан нам. Тийм болохоор энэ итгэл үнэмшилтээр байх ёстой. Энэ итгэл үнэмшил чинь ардчсан намын бүх гишүүдийн хийж болох эсвэл хийж болохгүй бүх үйлдэлийн заагдсан зүйл юм. Энэ хэмжээнээсээ хизээч хальж болохгүй. Хэрвээ та хайлах юм бол ардчсан намын гишүүн биш. Энэ ардчсан намаас гарах ёстой. Ухаандаа ардчсан намын гишүүн хүн бол та их хчлөөний эсрэг хизээч дуурж болохгүй. Чөлөөт эдийн засгийн талаар эсрэг хизээч дуурж болохгүй. Хувийн өмчийн эсрэг хизээч дуурж болохгүй. Энэ таны болохгүй зүйлүүд чинь энэ. Таны хийж байгаа үйлдэл үг бүх зүйлүүд чинь энэ чөлөөт эдийн засгийн эрхчлөөг хамгаалсан дээдлсэн эрхэмсэн байх ёстой. Та хүчирхийллийг урайлан дуудагч байж болохгүй. Бид хэрвээ энэ үнэт зүйлээ хадгалаад энэ дээр байр суурь барьж чадах юм бол өнөөдрийн энэ асуудал бол цаг хугацааны асуудал болоод дууснаа. Цаашдаа үргэлжлэхгүй. Дуус тийшээ орно. Тэгээ цаашдаа та нар нэг юмыг сайн бүгдээрээ нэг анхаарч ойлгоцгоё. Монгол Ардын намыг татан болгоно гэдэг итгэл үнэмшилтэй тийм бодолтой яриатай хүмүүс маш их байдаг. Монгол Ардын намыг татан болгох гэж үүлээ үзэх хэрэггүй л. Энэ нам ерөөсөө улс төрийн сонгуульд 3 удаа ялагдахад өөрөө оршин тогтнох боломжгүй болоод харна. Нэр шүү. Энэ намын гишүүд өөрсдийнх нь итгэл үнэмшил нь чөлөөт нийгэм, чөлөөт эдийн засаг, нээлттэй орчинд амьдрах итгэл үнэмшил байдаггүй хүмүүс ихгүй. Хин чадваргүй, өрсөлдөх чадваргүй хүмүүс. Тэгээ энэ хүмүүс бол зөвхөн төрийг дамжиж, улс төрийн албан тушаалыг дамжиж, хэн нэгний суг цавинд ингэ наадчиж амьдрах аргачлалаа болгодог. Түүнээсээ болоод Монгол улсыг хорлоод байгаа. Ардчсан намын хувьд бол дийлэнх гишүүд нь өөрийн итгэл үнэмшил нь чөлөөт нийгэмдэр, чөлөөт зах зээл дээр оршнох өрсөлдөх чадвартай тийм хүмүүс байдаг. Маргаашийн асуудал үүсгэж байгаа энэ улсын хурлд тарснаар бий болох магадгүй. Энэ нэгэн түүхтэй асуудал үүсэх нь үнэн. Гэтэ энэс гарах чадвартай хүмүүс бол дийлэнхтэй эрхчлээний үжил санаатай хүмүүс үүдэг. Тэгэхээр ийм юмнаас битээ. Өнөөдрийн зовлон маргаашийн зовлон болж болохгүй. Энийг бид нар зогсоох ёстой, цэглэх ёстой. Энийг зарчмын байр суурьд нь аваачих ёстой. Тэгжээж бид нарт Монгол улсад татвар багтаа, халамж багтаа тийм улс болно. Тэ халамж ихтэй татвар ихтэй улсад юу болдог вэ гэхээр хүмүүсийн ирээдүйд тэмцэлд унжаадаг, нуран унжаадаг. Хүмүүс өрсөлдөх чадварыг сүрж идэг. Хүмүүс аж ахуй нэгжээ үүсгээд энэ чөлөө зах зээл дээр өрсөлдөх сонирхол нь ажил хийх хүсэл нь унтарч байдаг. Тэгэхээр бид нар яг тийм юм руу өнгөд тасралтгүй орсоор байна. Тэгэхээр энийг зогсооцгоё. Энийг зогсоох ёстой. Энэ дүүгэн цаг үе. Тийм учраас одоо яг энэ үйлдэлийг эхлүүлсэн байгаа цогтгөрлийг би ардчсан намын даргын хувьд одоо энэ ажлаа өргөжлүүл гэж би хүсэж байна. Одоо яг өнөөдрийн цогтгөрлийн гаргаж байгаа байр суурьуд бүгдийг би зөв гэж харж байна. За тэр мэдээж баяр цагт ахын одоо ингээ гаргаж хэлж байгаа санаулж байгаа зүйлүүдэд бол анхаарах зүйлүүд байгаа мэдээж тэр хүн бол энэ маш олон зөв хийсэн байсан нь өнөөдрийн цаг хугацаагаар нотлогдсон байгаа. Өнөөдрийн Монгол улсад орж иж байгаа
нийт мөнгөний чинь тэгээ татвар төлөлтөөс орж иж байгаа нийт мөнгөний чинь 60% нь одоо хараагаад байдаг баяр цогт сайхан бэлэг хэлбэг дээр жижинд хийсэн ач тус штэ. Энийг дахиад цааш нэмэгдүүлмээр штэ. Хэдэн 10 дахин, хэдэн 20 дахин, хэдэн 100 дахин нэмэгдүүлмээр байна. Тийм хэмжээний татвар төлөгч Монгол улсад олон бодож Монгол улс хөгжин. Түүнээс төрийн өмчт компани ямар олон болдгийг гэхээр юу болдгийг бид нар мэдж байгаа шүү дээ. Өнөөдөр 74 их найдын Монгол улсын нийт мөнгөний чинь 34 их найд нь зөвхөн улсын төсөв байна. 32 их найд нь төрийн өмчт компани мөнгө хөрөнгө байна. Дандаа алдагдaltaа. Улсын төсөв нь алдагдaltaа, төрийн өмчийн компаниуд нь алдагдaltaа. Дээрээс нь 12 3 тэрбум их найд төгрөгүүд чинь тий төрийн өмчт дамжсан тусгай зөвшөөрөл бүхий компаниуд байна. Дандаа тендерийн компаниуд байна. Энд чөлөөт эдийн засгаас орж ирдэг үйлчдэг чөлөөт нийгмийн эдийн засгийн тийм хөрөнгө оруулалт байхгүй байгаа зү. Найзуудаа болохгүй ч дээ. Эн чинь дампуур л байхгүй. Монгол улсын эдийн засаг доллараар өсөөгүй шүү дээ. 10 жил өсөөгүй шүү дээ. Угаасаа л ийм байсан шүү дээ. Потенциал нь. Тэгээ төгрөгөөр өссөн байна гэж яриад байгаа чинь Монгол төгрөг зүгээр өнгүүдэж хог болсныг хэлээд байгаа маа. Энд ерөөсөө бид нар тайвширч болохгүй. Маргааш одоо ингээд 2026 оноос Монгол улсын гадаад төлөх үрийн хэмжээ, буцаад төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа. Өнөөдрийн өргөн барьсан байгаа улсын төсөв муу төсөв, сайн төсөв өрөөсөө огт биш. Тэр цэнгүүний хэлээд байгаа өнөөдөр биелэхгүй бах. Маргааш бид нар гэхдээ тэр хүүхдийн халамжийг болох ёстой. Бид нар татвараа бага авъя. Хүмүүсийг ажиллах чадвартай болгоё. Хүмүүс ажиллах уран зоригтой болоод ирэхлээр тэр хүүхдээ өөрсдөөс гоё хөгжүүлнэ, өөрсдөө гоё хүмүүжүүлнэ. Хүүхдүүдтэй өөрсдөө хөрөнгө оруулалтаа сайн хийнэ. Тэр 100 мянган төгрөгөөр нэг сүйд олоочход тэр мөнгөнийхөө оронд бид нар хэдэн 10 сая төгрөгөө алдчихээн. Бидэрт дээрэм дүрж юм. Ийм хүлцэнгүй номоо байж болохгүй учраас энэ ажил руу бид нар явах ёстой. Монгол хүмүүс өөрсдөө чөлөөтэй ажил хийдэг. Тэр нь чөлөөт эдийн засгаар өрсөлдөөн нэмэгдэж идэг, баталгаатай байдаг. Ийм нийгмийн төлөө явахын тулд өнөөдөр Монгол ардын намын энэ увайгүй хулгай дээлмийг зогсоохын төлөө бүгдээрээ энийг маш сайн ойлгож анхаарах хэрэгтэй. Улсын төсвөө баталж чадахгүй тэр л үстэй. Хуулиар дараагийн их хурлынхаа товыг гаргаад явна штэ. Тэ? Өнөөдрийн байгаа засгийн газар нь үүрэг гүйцэтгэх засгийн газраа хийгээд өнөөдрийн байгаа их хурлын дараагийн сонгуул болтол үргэлжлээд явна. Хууль нь тийм. Шууд их хурлын татан буугтны чинь дараагийн их хурлыг болтол их хурлгүй болчихно. Эсвэл засгийн газаргүй болчихно гэж битгий буруу ойлгоод тэрийг буруу тайлбарлаад бай. Энэ их хурл дараагийн их хурлыг гарч иртэл сонгуулийг дуустал үүрэг гүйцэтгэнэ. Тэгээд дараагийн их хурлаар нь гарч ирээд дараагийн засгийн газар томилогт одоо өнөөдөр энэ муухай гэсэн засгийн газар байж байна. Тийм учраас бид нар өнөөдөр тэр их хурлыг тэ магадгүй өвөл одоо сонгууль нь болгол дээ. Өвөл бид нар амьдарч л байгаа шүү дээ. Хэцүү өвөл сонгуул хэцүү, Монгол улсад хэцүү. Монголын өвөл чанга. Гэхдээ бид нар энэ чангаас айлаа гэд яах юм бэ? Улсаас өргөж болохгүй ш. Энэ ягаад хулгай дээрэмчнээ улс орноо өгөх ёстой юм. Бид нар одоо нэг арай нэг эрүүл ухаанаар амьдардаг болъё л доо. Хүний төлөө нийгмийн төлөө бид нар амьдарцгаая л доо. Ягаад Монгол улсын бүх нийт хүн ам нь ард түмэн гэдэг нэрийн дор хатгавчлагдаж байгаад иргэд биш ард түмэн болж байгаад энэ хулгай дэрмийн өмнө хүчингүй номоо байх ёстой юм бэ. За тэгтэл яг энэ үедээ зэрэгцээд манай гэрээгээ 15 давхраас юу гэж байгаа бүгдээ бас харж байгаа. Бид нар зогсоо цаггүй Непал дэлгээд хүчирхийлэл үрээд байна. Хүчирхийлэл рүү явж ирөөсө болохгүй. Энэ дараагийн улсын хурл гарах юм уу? Эсвэл энэ улсын хурл тарах, эсвэл засгийн газар тарах, огцрох тэг шинжлэн зохион байгуулах бүгд хуультай Монгол улс. Монгол улс хуультай. Хуулиараа зохицуулагдчихна. Эндээс битгий ерөөсөө эмзэгэл огтхон битгий энийгээр л явна. Тэр ерөнхийлөгчийн засаглалтаа болох магадлал руу төрж чинь гэдэг бас тийм их айц хүүцэл байна лээ. Үгүй тийш явах болох чадахгүй. Боломжгүй. Тэгээ явах гэсэн ч бид нар хамгаалах чадвартай тийм иргэд бол маш их байгаа. Тийм учраас өнөөдрийн Монгол улсын сүүлийн 10 жилээр тоглож байгаа Монгол ардын намын өөрөө жамаараа ингээд мухардалд орж байгаа энэ дампуур руу орж байгаа энэ намын зам ёсныхын дампуурлыг битгий зогсоо. Энийг тэр чигээр нь дампуурал. Энэ Монгол ардын намд эх орон ард түмэн газар шороо гэж ярьсан бэртгчэнгүүд байдаг болохоос хизээч
тэр зүйлийн төлөө ажиллахгүй. Хизээч тэр зүйлийн төлөө ажиллахгүй. Энэ бүх зүйлээр нотлогдсон. Эдний яригдж байгаа хулгай дээр чинь Монгол улсын 3 жилийн төсвийг давцсан явж штэ. 3 жилийн төсөв. Тийм ээ? Монгол хүний орлого, Монгол хүний амьдрал амжиргааг сайжруулна гэдэг нэрийн дор бүгднгийн илгээр нь хэвтүүлж, бүгднгийн өрийн дарамтанд оруулж, бүгднгийн өрийн таацын тулгцсан байгаа. Тэгэд энэ өрийн дарамтнаас гарахын төлөө Монгол хүмүүс өнөөдрийн нийгмийн ойлгох чадваргүй бодлоо дарамтанд орж байна. Шахалтанд орж байна. Тэгэхээр энэ дээр одоо гудамжинд гарч ихсахаасаа илүү сошиалоор ханд арчсан намыг шах бид нар сүр хүчтэй болоод ихэлсэн байгаа. Арчсан намаас тэр нэг хэдэн хүмүүс 12 хүмүүний нэр гарцсан байлээ. Яах вэ? Тэр ардын намынхаа тэр балиар хорхоттой тий жанхуутай зууралтад явг. Ерөнхийдөө одоо цаашдаа арчсан намд тий арчсан намын нэрийн өмнөөс тий ямар нэгэн албан тушаал элемент дотсон хэн бугаач гэсэн хэрвээ эрхчлөө чөлөөт эдийн засаг нээлттэй нийгэм хүний эрхийн эсрэг дуурхал юм бол энэ намаас шууд өчиггүй зайлдаг болох ёстой. Тэгжээж арчсан нам үнэт зүйлээ хамгаална. Үнэт зүйлтэй намд ийм зарчмын зөрүүтэй асуудал гарч ирдэггүй. Эрхчлөөний үнэт зүйл дээр итгэл үнэмшлээ өгчихсөн хүн хулгай дээрнтэй хизээж холбогдохгүй. Холбогддоггүй юм. Тэр хүн тийм зүйл рүү орохгүй. Үнэт зүйл гэдэг чинь хувь хүний хувьд эцэг ихэн шүү дээ. Хувь хүний үнэт зүйл одоо Оюнбат миний үнэт зүйл миний аав ээж байхгүй юу? Миний гэр бүл байхгүй, миний үр хүүхэд байхгүй юу? Миний хань ижил байхгүй юу? Миний ах дүүс байхгүй, миний найз нөхөд байхгүй юу? Тэ? Миний унган багийн найзуудаас ахуулаад их сургуулийн амьдралын бүх найзууд маань миний үнэт зүйл байхгүй. Би тэднийг хуурж мэдлж чадахгүй. Тэгвэл улс орны хувьд байлаа те итгэл үнэмшил үнэт зүйл гэдэг чинь энэ эрхчлөөний үнэт зүйл гэдэг чинь улс орныхаа эрх ашигаас урахгүй байх тухай ойлголт. Хэрвээ энэнийхээ эсрэг нэг удаа үг хэлээд үйл хийсэн бол тэр тухайн намд байх орон зайгүй байхгүй. Нэг удаа ийм улс төрд хулгай хийгээд худлаа ярьчихсан өөрийнхөө намтрыг хулгайгаар ярьсан хүн бол улс төрөөс үүрд холдох ёстой. Үүрд холдох ёстой. Түүнээс тэр хүн одоо ойлголцох тухай ярилцах болохгүй. Тийм ойлголцдог орон зайн ойлголтод биш энэ. Энэ хүн чанар сайхан сэтгэлээр ойлгодог хүлээн зөвшөөрдөг зүйл биш. Энэ бол зарчмын асуудлыг зарчмаар шийддэг зүйл. Тийм учраас өнөөдөр Монгол Ардын намын өөрөө сайн дураараа бухард орж байгаа энэ цаг үед нь битгий тэдэнд нь саадвал. Арчсан нам эхний ээлжинд амар өсгөлэн их хурлын даргаас одоо огцроод тэгээ их хурлаасаа их хурлын гишүүнээсээ төдөлж байгаад шалгуулах шаардлага тавь. Дээрээс нь одоо Монгол улсын прокурорын газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, эрүүгийн цагдаагийн байгууллагыг шах. Яагаад одоо хүртэл Халтмаагийн Батулга, Тусан намсрын оюун эрдэнэ тэр сайн хүүгийн Ганбаатар за тэр тооноор ордог орон байрны хулгайч утсан тэр Болормаа гэдэг энэ бодиттой яригдж байгаа энэ хүмүүсийн гэмт хэрэгтэй холбоотой үйлдэлүүд өнөөдөр их хурлын гишүүнээс төдөлзүүлэх тухай асуудал орж ирэхгүй байна. Арчсан намын дарга тогтворлээ энднийг шах. Та энийг хийх ёстой. Арчсан нам энийг хийх үүрэгтэй. Монгол улсын иргэд бол энэ нийгэмдээ үүрэг хүлээгээгүй. Улс төр албан тушаалын гэх мэт очижсан байгаа. Улс төрт оролцоо явж байгаа хүн болгон Монгол улсын иргэний өмнө энэ нийгмийнхээ өмнө үүрэг хүлээдэг. Энэ одоо үүргээ биелүүл гүйцэтгэг. Тэр прокуроруудын байгууллага ажиллаа хийхгүй тэднийг соль огцруул тэр хууль дүрмийн сайжруул. Тэр цагдаагийн байгууллага ажиллаа хийхгүй огцруул өөрчлөлт. Тэр хууль дүрмийн сайжруул хараад бус ажиллах боломжуудын нэм. Болохгүй тэр прокурорын байгууллагын цагдаагийн байгууллагуудыг иргэдээс нь сонгодог болгочих л да. Иргэдийнхээ өмнө тэд мөрийн хөтөлбөр гаргаж ирээд иргэдийнхээ өмнөөс сонгогддог л дээ. Тэгээ иргэдэнд дүнээ тавил да. Та нар чадахгүй бол эн чинь чөлөөт нийгэм тийм л байдаг шүү дээ. Тэ? Прокурорын ерөнхий газрын даргаыг иргэд сонгогддог. Тэр прокурорын ерөнхий газрын дэргэдэх зөвлөлийн иргэд сонгогддог. Прокурорын байгууллага өнөөдөр босоо өдөртөгтэй байгаа шүү дээ. Коммунист тогтолцоод байгаа шүү дээ. Энийг засах хууль эрх зүйн орчныг нь Арчсан намын дарга та оруулалтаа гишүүдэд оруулалтаа улсын их хурлын гишүүдэд оруулалтаа энэ нийгмийн засыг гэж бол одоо ингэж эхлэлтэй яагаад одоо тэр нэг тулг торсон хэрүүл дээр нь яваад байгаа тэр
Угаасаа хогийн төсөл дээр нь битээ ач холбогдол өгөл дөө. Тэр нурууд нурн л үсттэй. Ийм балаа коммунист төсвийн одоо угаасаа ач холбогдол өгөөд дэмжээд яах гээд байгаа. Тэгээ хулгай дэрмийн одоо зогсох цаг болсон шүү дээ. Одоо бид нар хатуу итгэл үнэмшлээ үжиг баримтлаа хамгаалаад явъя л та. За тэгээд энэ лайвын маань богинохон лайвын маань шеэрлээд өгөөрэй. Би тэгээд удаан хугацаанд лайв хийгээгүй байж байгаад лайваа эхлүүлж байгаа. Тэгээд ер нь бол үг үзэл бодлоо илэрхийлсэн хэвээрээ байгаа. Эрхчлөөгөө бол хаанаас хамгаалж болно, эрхчлөөгөө хаанаас түгэнд илэрхийлж болно. Тэгээд эрхчлөөтэй Монгол улс бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа шүү. Монгол улсын иргэд эрхчлөөтэй байна гэдэг чинь Монгол улсын тусгаар тогтнол баталгаажж байгаа гэсэн үг ээ. Тийм болохоор эрхчлөөгөө хамгаалахын тулд, эрхчлөөгөө дээдлэхийн тулд, үнэт зүйлтээрээ байхын тулд ардчилсан намынх одоо энэ эхлүүлж байгаа зарчмын байр суурьудаа улам эрхчлөөд батжуулаад цаашаа үргэлжлүүлээд яваа. Энэ тухай манай Батүл ахын бичсэн жиргээ бол маш чухал жиргээ байна лээ шүү. Тэрний цаад утга учрыг ойлгож, харж, тунгааж бодоороо. Ардчилсан нам олон удаа энэ дээр алдсан шүү. Тийм ээ? 2-3 сар ардчилсан намыг мухардалд оруулаад шахаанд оруулж ирсэн хэд мартаж болохгүй. Ямар мухад мухардалд оруулж шахаанд оруулж ирснийг бид нар хизээч мартаж болохгүй. Гэхдээ энэ өс хомдон зангидж байгаа хэлбэр биш. Зүгээр хэрсүүж ухаачаал гэсэн үг. Тэр алдаагаа давтаж болохгүй гэсэн үг. За тэгээд лайв өндөрлөе. Тэгээд та манаас шеэрлээд түгээж өгөөрэй гэж би хүсэж байна. Цаашаа би иргэний боловсруулалтаар хийж байсан ажлуудаа өргөжлүүлэх болно. Иргэний нийгэм гэж ямар нийгэм байдгийг тухай дахиад цааш нь ярих ёстой. Энэ иргэн зориулсан нийгэм гэж юу байдгийг ярих ёстой. За тэр төлс шатхууны экспортын хараа тус байдлаар бид нар яаж асуудлаа шийдэх гарцууд байдаг гэдэг болохоор би дахиад ярина. Энэний талаар надад хийжсэн зөндөө олон ажлууд байдаг. Тэрний талаар судалж ирсэн юмнууд байдаг. Бидэд гарч байгаа. Бид нар Оросын хараат байдлаар биш, Хятадын хараат байдлаар биш, тусгаар Монгол улсаа хамгаалаад өөрсдийнхөө асуудлыг шийдэх бүрэн боломжтой тусгаар улс шүү. Тэгээ Орос улс бидэртээ ах дүүс биш ээ. Энэ зүгээр л бидэртээ зэрэгцэж оршиж байгаа нэг улс. Одоо тэгээ дампуурч байна. Нүдэн дээр сүүж байна. Тэрийг бол өмгөөлөд хамгаалаад үйлээд донгодох шаардлага байхгүй. Тэгээ дампуурж байгаа живж байгаа усаа онгоц руу авираад суучий гэж ярьдаг тийм тэнэг хүн бол байдаггүй л байх л та тийм ээ. За тэгээд лайв өндөрлөе. Ингээ цаашаа дахиад богинохон лайвууд би хийнэ. Тэгээ та нар маань дэмжээрэй. Бас тэгээд лайв дээр комментүүд дээр бас дамжаад ярилцдаг. Тэрийг бас дамжаад бас өргөжлүүлье гэж бодож байгаа шүү. За баярлалаа.